Амрыг ирэх сонсогчдоо манай энэ удаагийн Cocktail and Crime podcast маань эхлэхэд бэлэн боллоо. Yay! За, дугаартаа орохоос өмнө уламжлалт ёсоор анхааруулдаг зүйлсээ хэлье. Манай подкаст насан турш хүмүүст зориулагдсан учраас насан турш хүүхдүүд болон юмнаас амархан айдаг хит эмзэг мэдрэмтгий хүмүүсээс сонсоод ирэггүй гэж хэлдэг байгаа. Өнөөдрийн дугаарыг манай дулмаа маань бэлдсэн байна. Тэгээд маш гоё коктейл бас хийсэн байна. Хоёлоо коктейлнаас яриад эхэлэх үү. Окей. За энэ удаагийнхаа коктейлоор яг далайн ирэг дээр уудаг тийм коктейлийг сонгосон байгаа. Mai Tai гэдэг нэртэй. Ер нь бол ихэнх ресторан, бар, лаунж дандаа байдаг essential коктейлүүдийн нэг байгаа. Орцон хоёр төрлийн ром ор. Нэг нь болохоор light rum, нөгөөх нь болохоор dark rum. Бусад орцон нь болохоор orange liqueur тэгээд нимбэгний жуус орсон байгаа. Dark rum-аас бусад бүх орцоо хийгээд экстрээд стаканда хийснийхаа дараа dark rum одоо тэр хар өнгөтэй rum-а дээр нь хасгангууд нэг юм гоё юм ууссан өнгө гарч ирнэ. Далайн иргийн коктейл байна. 100 ухад бол үнэхээр тохиромжтой ийм нэгэн коктейлийг сонгон хийсэн байна. Зуны өдөр бол цангааг үнэхээр сайхан тайлах тийм нэг коктейл байна. Угаасаа Mai Tai ч бас нөгөө классик хэдэн коктейлүүдийн нэг штэ тий. Тэгээ манай монголчууд бас дуртай юм шиг байна лээ. Манай найзууд айгүйх захиалж ууж ирснийг би санаж байна. Ийм гоё коктейл зааж өгсөн. Дулмаадаа баярлалаа. За тэгээд хэдүүлээ шууд үндсэн хэрэгтэй оръё. Өнөөдөр ямар хэргийн талаар бэлдсэн байна вэ? За тэгээд энэ хэргийг болохоор саяхан болсон хэрэг байгаа. Саяхандаа энэ жил болсон хэргийн тухай ярихаар бэлдсэн байна. Тэгээд шууд хэрэгтэй оръё. Liliana Lily Peterson Америкийн нэгдсэн улсын Wisconsin мужийн Chippewa Falls гэдэг газар гэр бүлтэйгээ амьдардаг 10 настай охин. Гэр бүл найзууд нь түүнийг Лили гэж дууддаг учраас Лилигээ дуудаад явчих. За ингээд 2022 оны 4 сарын 24-ний оройн 9 цагт Лили охин ор сургахгүй алга боллоо гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагт ирсэн. Охин хамгийн сүүлд өдөр 1-3 цагийн хооронд харьлаа гэд авга эгчийнхээсээ гэрээс гарсан байдаг. Түүний гэр эгчийнхээс 4 блок буюу монголоор одоо 4 буудал хэрэг зайтай бөгөөд охин ганцаараа ирж очиод сурчсан. Ойр хавийн хөршүүдийн мэдээлснээр охин хамгийн сүүлд гэртээгээ ойрхон дугуйтаа явж байгаа харагдсан. Түүний эцэг охиныг алга боллоо гэж цагдаагийн байгууллагт мэдэгдэж Amber Alert зарлах гэсэн боловч нөхцөл шаардлагыг хангаагүйгээд Amber Alert зарлаагүй. Тэгээ Amber Alert зарлах нөхцөл шаардлага нь болохоор алга болсон хүүхэд 17-оос доош насны байх, нэгдүгээрт, хоёрдугаарт хүүхдийн дүрслэл буюу үс, нүд, өмсөж явсан хувцсны өнгө гэх мэт зүйлийг тодорхойлох, гуравдугаарт хүүхдийн амь насанд аюул тулгарсан байх ёстой. Дөрөвдөх нөхцөл шаардлага нь болохоор гэмт хэрэгтний дүрслэл эсвэл унаж яваа машины дүрслэлийг тодорхойлох хэрэгтэй байдаг. Лили охины хувьд болохоор алга болсон нь бол мэдэгдэжсэн. Гэхдээ хүн охиныг хулгайлж явсан уу эсвэл өөрөө алга болсон уу гэдгийг нь бол мдээгүй байсан учраас Amber Alert-ийг зарлах боломжгүй байсан. Лилигийн гэр бүл, найз нөхөд болон хөршүүд нь цагдаа нартай хамтран охиныг хайж эхэлдэг байгаа. Тэгээ тэр оройн 11 цагийн үед Лилигийн аав охиныхоо дугуйг ойр байрлах оршуулгын газрын хажууд байрлах жалганд олсон. Охины дугуйг олсноор энэ хэрэг улам ноцтой байх магадлалтай гэж үзээд цагдаа нарч хүч нэмэн охиныг хайснаар 25-ны өглөө буюу маргааш өглөө нь 8 цаг 45 минутын үед Лили охин нас барсан байдалтай гэрээсээ 1 км ч хүрэхгүй байрлах модон дундаас олцсон. За ингээд 10 настай Лилиг хөнөөсөн хэрэгтнийг хайж эхэлж гэр бүл болон охиныг харсан байх магадлалтай бүх хөршүүдээс мэдүүлэг авсан. За нэг хөрш хэлэхдээ охиныг өдөр 1-3 цагийн хооронд харсан бөгөөд Лили дугуй унчихсан. Хамаатныхаа хүүтэй хамт явж исэн. Тэр хамаатных нь хүн hoverboard унчихсан. Тэр хоёр инээлдээ тоглоод явж исэн байгаа. За охины олдсон модтой хэсэг нь тийм зэлүүд газар биш бөгөөд угаасаа дугуйгаар явдаг зам байсан ба Лили эгчийнхээсээ гэрлүүгээ харихтаа тэр замаар дандаа явдаг. Ер нь бол тэр хавьд амьдрах айлууд ихэнх нь гэр бүл бөгөөд хүүхдүүд ч гэсэн бие биенийдээ байнга очдог. Ерөнхийдөө одоо нэг юм аюулгүй гэх юм уу да тиймэрхүү хороолол. За охины зохицос олдож анхан шатны шинжилгээний хариу гарахад охин маш хүн дээр зодуулсан ба үхлийн шалтгаан нь хүчтэй цохиулсан мөн боомлолт гэж гарсан. Охин нүүрэн тус газраа хүнд цохиулсан, бүсэлхийнээсээ доош хувцасгүй, мөн үгзгэн дээр нь хатсан шүдний ортой олцсон байдаг. Тэгээ гэмт хэрэгтэн охиныг хөнөөснийхаа дараа бэлгийн хүчээр хилэл үзүүлсэн байсан. Тэгээ энэ хэрэг одооний цаг хугацаагаар болон 2 сарын өмнө болсон бүтэн задлан шинжилгээний хариу одоохондоо гараагүй байгаа.
За тэгээд Лили охины эргэн тойронд байх бүх хүмүүс болон сэжиглэж болох бүх хүмүүсээс мэдүүлэг байцаалт авсны дараа хамгийн нэгдэх сэжигтэн нь Лили охины хамаатны хүү болох 8 дугаар ангийн сурагч 14 настай Carson Berger. За тэр өдөр охинтой тоглоод инээлдэж явж байсан хамаатны хүү яагаад Лилиг ингэж зэрлэгээр хөнөх болов? Carson-ы мэдүүлснээр тэр өдөр Лили хөнөөй гэсэн бодолтой байсан. Гэрлүүгээ харихад нь хамт явсан бөгөөд байнга явдаг дугуйн замаар явж байхдаа мод руу орё гэж Лили ятгаж чадсан. Мод руу ороод охиныг гизэн тус гацар нь хүчтэй зохиж унгаасны дараа том модны мөчрөөр охиныг удаатаараа зохиж эцэст нь хоолойг нь боож хөнөөсөн байгаа. Охиныг амьсгал хураасны дараа бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн бөгөөд яг тэр үйлдэлээ хийж байхдаа гинэд ухаан орсон аягтай айгаад үйлдэлээ зогсоогоо гэрлүүгээ хайрсан. Гэртээ очиод хувцас угаалгын машин хийж усанд орсны дараа гэртээ юу ч болоогүй мэд сууж ясан. За тэгээд тэр үед нь Лили гэртээ ирээгүй гэдэг мэдээ тархаж гэр бүл нь охиныг хайж эхэлсэн байдаг. Тэгээд тухайн үед охиныг хайж эхлэхэд Carson баригдахаасаа айн буцаж хэргийн газар очин охины цогцсыг өөр байршил руу зөөж навчаар далтал нууж тавьсан. Carson-ыг 3 зүйл хэрэгт буруутай хэмээн шүүхэд одоохондоо дуудсан байгаа. Тэр нь 1-р зэргийн хүний амийг санаатай хөнөөсөн. Хоёр дахь нь 1-р зэргийн бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн. 3 дугаарт нь болохоор 1-р зэргийн насанд хүрээгүй хүнд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэдэг хэрэгээр яг одоо шүүх дуудагдж байгаа. За эхний 2 зүйл нь хамгийн дээд ял нь насаараа хоригдох ялтай. Хүүгийн хэргийг одоохондоо насанд хүрэгчдийн шүүх хурал хүлээн авсан. Учир нь гэвэл Wisconsin мужид санаатай хүний амийг хөнөөсөн тохиолдолд нас харгалзахгүй насанд хүрэгчдийн хуулиар шийддэг байгаа. Хэрвээ хүүгийн өмгөөлөгч даван заалтах аваас энэ хэрэг хүүхдийн шүүх рүү явах боломжтой. Гэхдээ хэргийг хүлээж авсан шүүгчийн гарт бүх ирэх байгаа. Хэрвээ Carson-ы хэргийг насанд хүрээгүй шүүхээр шийдэхэр болвол ял нь мэдээж хөнгөрч мөн хэргийн тухай бүх деталь нууцлагдана. Wisconsin мужийн хуулиар насанд хүрээгүйчдийн шүүхэд ял байдаггүй, харин засан хүмүүжүүлэх програмд хамруулдаг бөгөөд 18 нас хүрэхдээ хараа хяналтаас бүрэн чөлөөлөгддөг. Тэгэхээр ер нь насанд хүрээгүйчдийн шүүхээр одоо энэ Лилигийн хэргийг шийдэх юм бол Carson ямар ч ял авахгүй гэсэн. Тэгээ одоохондоо Carson-ы батлан даалтыг шүүгч 1 сая Америк доллар бэлнээр гэж тогтоосон байгаа. Өмгөөллийн баг хүүг насанд хүрээгүй машинж барьж чадахгүй тул хэрэгээс сухтах боломжгүй. Тийм учраас батлан даалтын үнийн дүнг 1,000 $, дээш байх шаардлагагүй гэсэн боловч хэргийн ноцтой байдлаас хамааран 1 сая $, байх ёстой гэж шүүгч тогтоосон нь тэр. Сая хэлсэнчлэн энэ хэрэг 2 сарын өмнө болсон хэрэг учраас шүүх хурлын талаар тодорхой мэдээлэл одоохондоо байхгүй байгаа. Аль шүүхээр шүүсэн бай, ямар ч байсан бүх шүүх хурал дуустал хурлын ер нь бол ихэнх деталийг олон нийтэд цацахгүй гэж шийдвэр гаргасан байгаа. За тэгээд дараагийн шүүх хурал нь 6 сарын 24-ний өдөр буюу нөгөөдөр товлогдсон байгаа. Тэгээ энэ дугаарыг бит хоёр 6 сарын 22-ны өдөр бичиж байгаамаа. Тэгээ нэрийг газ нэг юм хэлчихсэн. Бит хоёрын цаг зав ингэж таарсан учраас хэрэгээ тэр 7 хоногт биш одоо өмнөх 7 хоногт нь бичиж байгаа нь энэ шүү. Тэгээ 24-нд шүүх хурал болсны дараа мэдээж шинэ соргог мэдээллийг бит хоёр сошиал дээрээ цацах болно. Мөн одоо Габи Петитийн охины хэрэгтэй адил энэ хэрэгтэй холбоотой шинэ соргог одоо мэдээллийг бит хоёр сошиал хуудаснууд дээрээ цаг тухайд нь ер нь нийтлэх болно. Тэгээ ер нь бол одоо хэргийг дуустал сошиал дээрээ апдейт та нартай өгөх болно. За тэгээд ер нь бол болсон гэмт хэрэг энэ байна. Тэгээ энэ хэрэг хуулиар шийдэгдээгүй байгаа хэдий ч хэрэгтэй холбоотой дурддах ёстой чухал мэдээллүүд байгаа. Ер нь бол маш сонирхолтой миний анхаарлыг үнэхээр татаж чадсан хэрэг гэх юм уу та. Тэгээд ч н олдоогүй байгаа ч гэсэндээ бас ярих гэж бодоод сонгосон байгаа. За тэгээд тэр одоо бидний мэдэх ёстой бас тодотгох ёстой мэдээллүүд нь юу вэ гэхээр Carson хүүгийн ер нь бол амьдралын тухай, түүний хүрээлэх гэр бүлийн тухай мэдээллүүд байгаа. Carson хүү ер нь бол ээж аавынхаа токсик харилцааны гэрч бөгөөд ээж аав нь хоёулаа хар тамхины хамааралтай удаа дараа хэрэгт холбогдож байсан хүмүүс. За ялангуяа түүний аав Adam Berger. Adam 2004 оноос хойш олон төрлийн гэмт хэрэг үйлдэж хорих ангид орж исэн хүн. Тэгээ би энэ Wisconsin мужийн олон нийтийн гэмт хэргийн бүртгэлээс Adam-ыг хайж үзсэн байхгүй юу? Тэгээ түүнийг хайж үзэхэд хамгийн анхны хэрэг нь болохоор 2004 онд байсан нь хар тамхины холбоотой. Түүнээс хойш 2004 он, 2005 он, 2006 он
2008 он гэх бараг жил болгон одоо бараг харт тамхитай холбоотой хэрэгээр цагдаагийн байгууллага саадуулагдчихсэн. Түүнээс хойш олон удаа харт тамхи хэрэгэлсэн, мөн биедээ харт тамхи авч явсан, хулгай хийсэн, шүүх хуралд ирээгүй гих мэт хэрэгээр олон удаа саадуулагдж байсан. Армийн хамгийн ноцтой хэрэг нь 2016 онд байсан. Тухайн үед харт тамхитай холбогдсон баривчлагдсан. Хэргийн мөрөөр түүнийг нэгжихэд гар утаснаас нь 10 ширхэг шилжилтийн насанд ч хүрээгүй бүр бага насны охтуудын бэлэг эрхтний зураг олцсон. Тэр зургуудын нэгэн дээр нь айран бараг ингээд нүүрээ наачсан байдалтай зураг авахулсан байсан. Тийм 10 ширхэг зураг олцсон байгаа. Түүний утсан дээр нь бас хадгалагдсан байсан олон зүйлүүдээс бас нэг анхаарал татсан юм нь юу вэ гэхээр бидний мэдих dark web-ээс хадгалж авсан цахим хуудаснуудын хаягнууд байсан. Угаасаа тий dark web дээр байна гэдэг чинь ямар төрлийн вебсайт байсан нь бол ойлгомжтой. Бузар бусармаг видео болон зураг зардаг хуудаснууд байсан. Ингээд 2018 онд түүний шүүх хурал шийдэгдэж арим хоригдсан байдаг. За тэгээ энэ хэргийн тухай болохоор яг олон нийтэд зарласан тийм мэдээлэл байхгүй байсан. Гэхдээ зарим нийтлэлийг уншихад арим бараг 100 жилийн ял авах боломжтой байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр түүний утаснаас олцсон зурагнууд бол нэлээд ноцтой байсан байгаа. Гэсэн хэдий ч яг хэдэн жил авсан гэдэг нь бол тийм 100% баттай мэдээлэл олдоогүй. Ямар ч байсан 3 жил хоригдож 21 оны 4 сард суллагдаж гарч ирсэн байгаа. За тэгээд суллагдаж гарч ирээд halfway house-д орсон. Halfway house гэдэг нь болохоор юу вэ гэхээр тэнцэнгээр гарсан хүмүүс тодорхой хугацаанд байрладаг газар бөгөөд одоо тодорхой цагийн хуваарийн дагуу ажил эрхлэх эрхтэй, гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байх уулзах эрхтэй тийм газар байдаг. Тэгээд Арамыг Америкийн sex offender list буюу одоо бэлгийн гэмт хэрэгтний бүртгэлтэй нэгэн. Хийсэн хэрэг нь бага насны хүүхэдтэй холбоотой учраа хүү Carson-тайгаа зөвхөн өөр хүний хараа хяналтны дор уулзах зөвшөөрөлтэй. Тэгээ Арам сүүлд хүүтэйгээ чөлөөтэй хяналтгүй уулзмаар байна гэсэн хүсэлтийг шүүхт гаргасан. Бүр ийм амар урт захаа бичин одоо өргөдөл гаргасан байдаг. Тэр өргөдөлтөө Арам хэлэхдээ Carson бол миний амьдрал. Миний амьдралын ганц одоо эерэг нэрэг тэр. Дээрээс нь хүмүн ээжтэйгээ амьдрахад сэтгэл хангалуун бус байгаа. Гаднаас нь харахад хүртэл байн гурваасан гонсгор байдалтай байдаг. Би хүүгийнхээ багш нартай байн холбоотой байдгаар зогсохгүй даалгаврыг нь хийхэд хүртэл тусалдаг. Би мөхүүдээ маш их хайртай. Би түүнийг байн инээлгэж баяр баясгалан өгдөг ба хүмүн ч гэсэндээ надад маш их баяр баясгалан бэлгэлдэг. Одоо хүртэл бит хоёр өдөр болгон имэйлээр харьцдаг. Би үргэлж түнд хайртайгаа илэрхийлж ойр дотн байхыг хичээдэг. Хүмүн одоо 12 настай, удахгүй 13 нас хүрж насанд хүрэхэд нэг алхмаар төхөж байна. Аав хүү хоёрын харьцаагаа сайжруулах зорилгоор харгалзахчгүйгээр чөлөөтэй уулздаг болмоор байна. Миний хийсэн хэрэг хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоогүй учраа би хүүдэд аюул занал хийгээгүй учраас хүүгийн минь ирээдүг бодож энэ хүсэлтийг минь хүлээн авна уу гэж шүүхт өргөдөл гаргасан байгаа. Гэсэн хэдий ч шүүх түүний хүсэлтийг няцаасан. Carson-ы ээжийн хувьд тэдний гэр бүл хамаатнуудын дурдсанаар ээж Lauren тэмч сайн ээж биш гэж дүгнсэн. Carson ээжтэйгээ байхдаа ер нь бол инээж харагддаггүй, аз жаргалтай харагддаггүй. Ээж Lauren аав болон аавынх нь гэр бүлтэй уулзах дургүй хүүг ер нь бол тэднээс тусгаарлах, холдуулах тийм хүсэлтэй. Carson-ыг 2 настай байхад ээж аав нь 2 тишээ болсон бөгөөдний харилцаа ер нь бол хизээч найрсаг байгаагүй. Carson-ыг 8 настай байхад аав нь ээжийг нь машинаар мөргөж амьд нь хүрэх гэж хүртэл оролцсон байдаг. Тэгээ ээжийнх нь ер нь бол одоо romantic харилцаа үерхлийг нь хараад байхад ер нь бол маш toxic түүхтэй. Carson-ы аавтай танилцахаасаа өмнө гэрэлсэн байсан нөхөртөөгөө хүртэл маш токсик харилцаатай байсан. Байнга ер нь бол хэрэлдэж тэр нь даамжирсаар агаад нөхрөө зодож зандал хийлсэн гэж цагтаад хүртэл бүртгэлтэй. Мөн дээрээс нь хар тамхи ер нь бол хэргэлдэг хамааралтай нэгэн. За тэгээд экс нөхөр нь тийм Carson-ы аав нь бас ийм токсик харилцаатай байсан. За Carson-ы аавын дараа энэ хэрэг болоход байж үерхэж байсан найз залуу нь хүртэл токсик. Тэр залууг нь John гэдэг өгөөд тэр нь хүртэл юм бүнийг бүтэхгүй гар заяа. Луурийн хэрэгээр олон удаа шоронгийн хаалга татж байсан. Тэгээ мөн ингээд түүний сошиал хуудаснаас харахад асуудал байнга орж явдаг. Нэг тийм нахаалны хүн гэх юм уу та. Тэгээд Лили охины хэрэг гарахад гэр бүл болон тэдний хүрээлэх хамаатай хүмүүс бүгд олон нийтийн анхааралд ирсэн байдаг. Ээжийнх нь найз залуугийн фейсбુકээс харахад түүний ингээд постлдаг юмнууд дандаа ийм сөрөг тэгээд сатаны талаар хүүхдүүдэд ярьж өгч
шүтгийг зөвлөж байгаа тийм бас ийм хүчирхийлэл болон хүчингийн талаар зүгээр нэг ийм инээдтэй зүйл шиг ярьж тийм ёс бус ер нь бол тийм нормалны постнуудыг оруулдаг тийм хүн. Өөрийнх нь ингээ оруулдаг зургийг нь хүртэл харахад амар тийм бүдүүлэг соёлгүй дунд хуруугаа гаргасан хүмүүсийг ер нь амар тийм доромжилсан зүйлийг сошиал медиа дээр бичдэг. Ер нь бол маш юу хин хүүхдийн амьдралд хүний амьдралд ер нь бол сөрөг нөлөө үзүүлэхээр байрны хүн. Тэгээ бас нэг постноос нь харахад тэр эрэхтэй Лилигийн ээжтэй эхлээд үерхэж байгаад салаад Карсны ээжтэй үерхсэн байж магадгүй. Гэр бүлийн дунд ингээ явчихсан заяа. Тэгээ ер нь ингээ хараад байхаар тэдний гэр бүл ер нь маш их асуудалтай. Бүр Лилигийн ээж нь хүртэл юм олон удаагийн хулгай болон луйврын хэрэгт холбогдчихсэн бас хар тамхины хамааралтай байсан юм хтэй. Тэгээ Лилигийн ээж нь төрсэн ээжийнхээ болон одоо хамаатныхаа ах эгчийн кредит карт гих мэтийг хулгайлж луйврдаж маш их хэмжээний мөнгөн хохирол учруулж исэн. Тэгээ гэр бүл болохоор ямар ч гомдлгүй гээл ямар ч ял одоо амсаа. Лилигийн аавын хувьд ч гэсэндээ бас хар тамхины асуудал маш олон удаа орж исэн. Хар тамхины ер нь бол хамааралтай. За тэгээ энэ хэрэг болоход гэр бүл бурууг тоххоогүй ч гэсэндээ Карсон хүүгийн гэр бүл түүний одоо хамгийн ойрхон хүрээлэл нь ямар байсныг харуулах нь чухал гэж ботсон учраас энэ хэргийг сонгон ярьсан. Тэгээд мэдээжтэй эрүүл хүн зүг зүгээр сууж байгаад гэмт хэрэг хийх шийдвэр гаргадаггүй. За тэгээ гэмт хэрэг болоход түлхэц болсон байх магадлалтай маш олон факторууд байдгийн нэг нь бол мэдээж гэмт хэрэгтний одоо хүрээлэл байдаг тий. Ялангуяа түүний гэр бүлийн уур амьсгал болон хүмүүжил олон факторуудын нэг байд. Карсон хүүгийн хувьд харахад багаас нь түүний хүрээлэл түүний амьдралд нь ер нь маш олон төрлийн сөрөг нөлөө байсан нь ийм зүйл хийхэд нь бол түлхэц болсон байх магадлалтай. Тэгээд иймэрхүү одоо хэцүү амьдрал үзээд туулаад гарсан нийгмийн итгэвчтэй, нийгэмд ээлтэй, эрэг сайхан зөндөө хүмүүс байдаг л та. Хэцүү амьдрал туулсан хүн болгон гэмт хэрэгтэн болдог гэсэн мессеж бол биш шүү манайхаа. Одоо хүн болгон өөр, хүн болгоны бие, эд, үс, ухаан, сэтгэл зүйн ондоо байдаг бүх зүйлийг өөр хүлээж авдаг тий. Тэгээ энэ удаагийн энэ хэрэг дээр Карсон хүүгийн хувьд ийм факторууд байна. Маш аимшигтай хэргийг хийхэд нөлөө болсон байх маш өндөр магадлалтай. Одоо бүр хамгийн дотнд байдаг хайрладаг аав нь хүрч жоохон охтуудын зургийг утсан дээрээ хадгалсан байсан. Тэр зургуудыг яаж ч олж авсан юм блэ? Өөрөө ч авсан юм уу? Тэгээ dark web-ээс худалдаж авсан ч юм уу? Тэр охтуудыг өөрөө хүчирхийлсэн үү үгүй юу? Хүчирхийлэхдээ Карсныг дагуулад хамт явсан уу гэдгийг бол бид нэр үнэхээр мэдшгүй, таашгүй. Тэгээ ер нь бол олон нийтийн таамаглаж байгаагаар Aaron бол үнэхээр хүүдээ нөлөөлсөн байх. Карсонд одоо өөрийнхөө бузар дур хүслийг зааж өгсөн байх магадлалтай. Өөрөө бага насны хүүхдийн ёс бус зураг утсан дээрээ хадгалж байсан юу ч хийж явж ирснийг бид нар бол мэдэхгүй. Тэгээ магадгүй маш олон тэр хавьд болсон хүчирхийллийн хэрэгтэн нь Адам ч юм билүү хэм тийм үстэй. Ер нь бол аав нь маш том нөлөө болсон гэж олон нийт үзэж байгаа. Энэ хэрэг одоо дуусаагүй байгаа ч гэсэндээ сая хэлсэнчлэн одоо шинэ мэдээ гарах юм бол та нартаа тэр даруйд нь сошиалоор пост болгож оруулнаа. Тэгээ бас хэлсэн шүү дээ нөгөө Лили охиныг алга болоход Amber Alert өгөх гэсэн боловч шаардах тэр нөхцөлийг нь бүрдүүлээгүй учраас боломжгүй байсан гэд. Тэгээ Amber Alert-ийн тухай бол өмнөх дугаар дээр ярьж байсан. Гэхдээ сануулад бас одоо шинэ сонсогч нар байх юм бол юу гэдгийг нь тайлбарлчихъя. Amber Alert нь болохоор Америкт болсон хэрэгээс гаралтай 1996 онд Amber Hagerman гэдэг охиныг машинтай хүн хулгайлан авч явсан бөгөөд 4 хоногийн дараа түүнийг хүчирхийлүүлсэн нүцгэн цогцос олцсон байд. Хэрэг болсон хотын иргэн нэг эмэгтэй Amber Alert гэдэг систем гаргах санаа анх болсон. Яг хүүхэд алга боллоо гэсэн мэдээлэл ирлээ. Сэжигтэн харсан үтсэн хүн байх юм бол тэр доор нь шууд тэр хавийнхаа одон майлын одоо хэдэн километрийн хэдэн хотын радиус эдийн тэрүүгээр ингээд шууд дамжуулах системийг гаргасан байгаа бүр 96 онд штэ. Тухайн үедээ болохоор яаж тэр мэдээллийг цацдаг байсан бэ гэхээр телевиз болон дижитал зарын самбараар шууд цацдаг байсан. Одоо болохоор технологи хөгжчихсэн ухаалаг утасны 90 үе интернетийн 90 үед утсанд маш чангаар Amber Alert гэдэг дуурч ирдэг. iPhone ч бай, Android ч ямар ч утсан дээр шууд ингээ амар чангаар дуурч ирдэг. Утасныхаа дууг хаасан ч байсан ч гэсэндээ бүр beep beep гэж орж ирдэг. Тэгээд энэ систем нь бас 2015 оноос эхлэн Facebook дээр хүртэл гарч ирдэг болсон. Одоо ч нөгөө нэг хүн болгон өөрсдийнхөө локейшнийг асаадаг болчихсон. Facebook, Instagram хүртэл локейшнтэй олцсон тий. Тэгээд тухайн байгаа газар чинь хүүхэд алга болох юм бол бүх сошиал медиа болон бүх утсан дээр тохиолдлууд нь гарч ирдэг болсон байгаа. Лили охины хэрэг дээр Amber Alert-ээр дохио өгөх боломжгүй байсанд олон нийт
маш дургуутж байгаа бөгөөд нэгэн иргэн Lily Alert гэдэг Amber Alert-ийг тийм тохионы систем гаргах гээд цахим хуудасаар өргөдөл гарган гарын үсэг цуглуулж байгаа юм байна лээ. Яг одоо тэгээ одоохондоо 130 мянган хүний гарын үсэг цугларчихсан. 200 мянган хүний гарын үсэг цуглах юм бол цаашдаа илүү сериосны хүлээгдэж аваад энэ систем бас гарах боломжтой. Тэгээд Amber Alert-тэй бол харьцуулахад мэдээж шаардах нөхцөл нь арай амархан. Яг бол тэр деталь нь бол гараагүй байгаа юм билээ. Тэгээ хэрэг болсон хот одоо Chippewa Falls гэдэг хотод охины гигэн дурсгал зориулан хотоор дүүрэг чирнэлийн ягаан өнгийн цэцэг, тууз, шаар гих мэт зүйлийг одоо хүртэл хүмүүс тавьсаар байгаа. Ягаад гэвэл охины туртаа өнгө чирнэлийн ягаан өнгө байсан. Тухайн өдөр алга болохдоо ягаан болон чирнэлийн ягаан өнгөтэй цамц өмсчихсэн байсан. За тэгээд ингээд 4-р ангийн 10 настай охин 2 сарын өмнө болсон ийм нэгэн хэрэг байна. Тэгээ үнэхээр хамгийн итгэж чадахгүй зүйл нь тэгээ 14 настай хамаатных нь хүү энэ зүйлийг хийсэн. Carson хүү мэдүүлэхдээ энэ хэргийн тухай ерөөсөө худлаа арга шууд Лилиг алъя гэж бодсон, хөнөө гэж бодсон, би хүчрхийлье гэж бодсон. Би угаасаа төлөвлөд гарсан гэд нийн үгүй хэлсэн байна. Одоо ингээд шүүх хурлаар ирээдүйд Carson-ы хувь тавилан яаж хийдэгт нь бол одоохондоо таашгүй манайхан апдейт болгон дээр хамт байгаарай. За нэг ийм хэрэг байна да дөөхгүй минь. Жин нэргийн тухай сонсоогүй юу? Үгүй, ерөөсөө сонсоогүй юм байна. Энэ Chippewa Falls гэдэг газар нь Chicagos 5 цагийн зайтай газар. Энэ хүн энд байгаа. Энэ нэгэн хэрэг байна. Миний бодлоор бол яг сая дурдсанчлан тэг Carson хүү гэр бүлээсээ болоод ийм хийсэн, хэцүү амьдралаасаа болоод ийм хийсэн гэж хэлэхгүй ч гэсэндээ ингээд амьдралыг ингээд зургийг ингээд томоор ингээд харахаар ер нь бол маш олон факторууд ийм зүйл хийхэд нь түлхэж олсон юм шиг санагдлаа. Бас ер нь бол яригдах ёстой сэдвүүдийн нэг юм болов одоо тэг гэр бүлийн дунд байх юм хүчирхийллүүд маш их байдаг шүү дээ тий. Тийм учраас энэ хэрийг сонгоо авч өнөдөр ярьсан байна. Чинээ муухай детальтай муухай хэрэгч гэсэндээ таалагдсан байх гэж найдаж байна. Чамааг яг энэ хэргийг яриад байж хаад ерөөсөө нэг л юм миний толгойд хэрэгэлдээд байлаа. Танихгүй хүнээс ингээд хүмүүс ерөнхийдөө айгаад идэв штэ. Зин яачих бол намайг жоо эвгүй царайтай ч юм уу тэ гадар явж байгаа. Тэгэх биш ихэвчлэн тэ статистикаар ч гэсэн хараад үзэхэд сексийн холбогдлолтой хүчирхийлэгчэд гэх юм уу тэр нь дамжраад даашаа бүр ингээд аминд нь хүрсэн тохиолдол байна тэ саяны шиг. Энэ шиг иймэрхүү хэрэгүүд ер нь ихэвчлэн яагаад ойр дотны хүмүүс буюу хамаатан саднд байгаад идэм бэ? Ингээд огт танихгүй хүнээс айж игснаас тэ барыг таньдаг хүнээсээ хамаатнаасаа бүр ингээ хамгийн ойрын хүмүүсээсээ баг ингээд айх хэвээр болчиход байгаа хгүй юу амар. Монголчууд нэг тэгдэж штэ хамаатнуудын баг холн зүгээр мөр гэсэн нэг үг байдаг штэ. Би бас бүтнээр нь сайн санахгүй байна. Уул усны ойрхон нь ураг садны холн ч илүү тий. Тэр нь баг одоо зөвч юм шиг. Тэгээд нөгөөтөг өөр бас Азийн соёлд тэгээ Азийн юм гэр бүлсэг соёлд болохоор зөрчилдөд байдаг. Тэнгүүд одоо ингээ барууны иймэрхүү юмнуудад дээр ирэнгүүт энэ үг нь яг ингээ үнэн ч юм шиг болоод байдаг. Яагаад тэгэхээр үнэхээр яалтчгүй үндэсний статистикаар хүртэл харахад одоо хүчирхийлэгчтэй, алуурчтэй ихэнх хувь нь буюу 50-аас илүү хувь нь дандаа таньдаг хүмүүс буюу ойр дотны хүмүүс тэр тусмаа яг хамаатан саднд байгаад идэг тий яг үеэл нь байгаад идэг нагац ах аваа гах нь байгаад идэг нагац ихч аваа ихч нь байгаад идэг айгүй хэцүү юм одоо холбоос үлбэтэй болчиход байна. Тэгэхээр одоо таньдаг гээд ойрын хамаатан гээд бас хамаагүй хүүхдүүдээ тэр хүмүүсийн хажууд итгэх энэ тухай бас бодох хэрэгтэй болчихж байгаа хгүй айгүй хэцүү. Уул нь тэгмээргүй энэ тийм одоо гэр бүл дотроо үнэхээр ингээ сайхан баймар байдаг. Харамсалтай нь бүр тоо баримттайгаар иймэрхүү юм гарч ирээд байгаа учраас бид нэр ингээд яалтчгүй сонор сэрэмжтэй байхгүй болохгүй болцоод идэг. Тэгээ энэ ядчил хитгэе сарын өмнө болсон хэрэг гээд байгаа тий. Тэгэхээр одоо хүртэл энэ чинь ингээ явагдаад байгаа. Тэгээ саяхан хүртэл нөгөө сонсогчдын групп дээр нэм явж байсан штэ. 20 цэрийн үеэр Монголд хідэн хүүхэд хүчирхийлүүлээ. Тэрний хідэн хувь нь гэр бүлийнх нь хүн байсан. Хідэн хувь нь аав нэсэн, хідэн хувь нь хойд аав нэсэн, хідэн хувь нь тэгээ бүр ингээд хувьчлаа гаргацсан байсан статистик байсан. Тэр яг үнэндээ хэр аккуратны юм бас мэдхгүй бай. Гэхдээ тэр бол мэдээж оргуу тоо бол биш байх гэж бодогдсон. Тэгэхээр манай сонсогчид бас хэрвээ бага насны хүүхдүүдтэй бол тэр бас байн хэлсээр одоо бараг залхаж байгаа бах. Гэхдээ тэгээ сонор сэрэмж үнэхээр илүүдэхгүй шүү дээ. Ялангуяа ойр дотны хүмүүстэй гэр орондоо бити танихгүй хүмүүс хонуулж гэр орондоо үдшилэг те пари зохион байгуулж болно.
it's okay. Гэхдээ пари дууслаа. Тэр хүмүүс гэртээ харах хэрэгтэй. Хэрвээ бага насны хүүхэдтэй бол те. Тэгэхээр хэдүүлээ бүгдээрээ сонор сэрэмжтэй байцгаая. Тэгээ одоо хүртэл бидний бодлоор те Америкийн нэгдсэн улс чинь өдийд хөгжөөд энэ минийгээ уулна. Иймэрхүү асуудал гарахгүй хэмжээнд хөгжсөн юм шиг бид нэр төсөөлдөг боддог боловч одоо хүртэл өдөр тутамдаа ийм хэрэг гарсаар байна. Бүгдээрээ дор дороо бас болгоомжтой, сонор сэрэмжтэй байцгаая. Сонор сэрэмж угаасаа ер нь бол хүнд илүүдэхгүй. Яг уу мэдээж тэрийг контролдох хэрэгтэй. Бас хамаагүй хүн болгоныг муу житгүр шулам те аимшигын гэмт хэрэгт ингээ бас бодоод сэрдээд хартаад яваад иж бас болохгүй. Гэхдээ ер нь бол хүн хайртай те гэр бүлийнхаа хүмүүсийг, дотныхоо хүмүүсийг ер нь бол мэддээ штэ бид нар ямар зан үйл гаргадгийг нь тэгээ өөр зангаа гаргаал сонин байх юм бол мэдээж асуу судал детектив зангаа гарга. Тэрнээс иш зүгээр ахт нь очиал нэг амар ингээд ахгүй гэж. Тэр бол мессеж биш шүү найзаа. Тийм штэ. Тэг хитрхи хинэггүй биш байгаарэ гэх юм. За тэгээ маш сонирхолтой хэрэг ярьж өгсөн Дулмаада баярлалаа. Тэгээд энэ хэргийн тухай шин мэдээллүүдийг бит хоёр Дулмаагийн маань хэлсэнчлэн Габигийн хэрэг дээр гарсан шиг энэ дугаарын доотлын комент хэсэгт бит хоёр ингээд тухай үед нь апдейт буюу шин мэдээлэл оруулаад комментээр оруулаад явчих. Болж өгвөл бас Instagram болон Facebook-ийн сторигоор бас оруулж авах болно гэдгийг хэлмээрэн. Тэгээд бит хоёрын Instagram хуудас буцаас сэргээгдсэн азуулч тэгээ одоо буцаадаас хизээ хаагдахыг мэдэхгүй байна. Тэгээд хаагдчихгүй хүн шиг байх юм бол таад маань дагаарай. Cocktail гэж бичээд N үсэг тавиад Cocktail and Crime гэсэн нэр дор байгаа шүү. За сонсогчдийнхоо Facebook group дотор орж ирж чадаагүй бол бас нэгдээрээ бүгдээрээ тэнд цуглаад айгүй их гоё юмны тухай ярилцдаг шүү. Айгүй сонирхолтой кинонууд бит хоёрын ярьсан хэрэгтэй холбоотой бас кинонуудыг хоорондоо хуваалцаж дээрээс нь бас одоо биенийхээ мэдхгүй сэдвийн хүрээнд бас ярилцдаг шүү. Маш хөөрхөн тийм community үүссэн байгаа. Групптэй бас ороод ирээрэй гэж урья. Группийн нэр нь болохоор Cocktail and Crime сонсогчдын групп гэд Facebook дээр байгаа. Үнэхээр олдохгүй байгаад ах юм бол бит хоёр руу бас Instagram-аар мессежээрээ бит хоёр линкийг явуулж болно. За тэгээд хэрвээ өнөөдрийн дугаар таалагдсан бол лайк дараарай. Одоо хүртэл thanks button-ыг дарж бит хоёрт бодит тусламж буюу хандив өгж байгаа бүх хүмүүстээ баярлаа. Бүх типийг авч байгаа шүү. Бид өөрөөс типүүдээ цуглуулж байгаа. Тэгээ цуглуулж байгаа. Нэгэн нартай өдөр өөрсдийнхөө одоо хэрэгтэй гэж үтсэн байгууллагт хандуулнаа. Тэгээд бид хоёр мөнгөө цуглуулж байгаа шүү. Тип илгээж байгаа хүмүүстээ маш их баярлаа. Тэгээд энэ хүртэл бид хоёрыг нуршихыг сонсон хүмүүс маань хэн байдгүйлээ? MVP. Yes. Or эсвэл хэрэг дуртай, хэрэг хошног. За бүх MVP нартай болон бүх хэрэг дуртай хэрээний юунуудаа баярлаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.